судлагдаад, батлагдаад тэг ингээд тийм батлагдсан арга барилаар би тэгэхэд ерөнхийдөө англи хэлний хөтөлбөрийг авалдаг. Үр дүн гаргахад гэдэг. Сайн байцгаана уу, намайг Сарангой гэдэг Wall Street English сургуулийн төлбөр ажилладаг. Хөвчлэн ерөнхийдөө оффист ажилладаг буюу одоо өглөөний 9-өөс оройн 6 цаг хүртэл ч юм уу те тогтсон цагийн хуваарьтай corporate ажилтны хүмүүс их хөвчлээ холбогддог. Тэгээд яг уу нөгөө тогтсон цагийн хуваарьтай учраас уян хатан цагийн хуваарьтай сургуулийн төвийг ерөнхийдөө их хайдаг. Манай сургуулийн төв нь өөрөө нөгөө хүн болгонд тус бүртний хөтөлбөр гаргаад өгчдөг учраас ерөнхийдөө таны цагийн хуваарьтанд тохируулаад хоёлаа одоогийн байгаа түвшнээс нь суралцах төвшин хүртэл хэдийн хугацаанд суралцах ямар цагийн хуваарьаар суралцвал таны илүү тохиромжтой гэх мэтчлэн байдлаар хүн болгонд хөтөлбөр гаргаж өгдөг болохоор цагийн хуваарийг нь бас уян хатан байдлаар зохицуулах боломжтой байдаг. За тэгэхээр хүмүүсийн зорилго нь ер нь маш тодорхой байдаг. Одоо чинь карьерийн хувьд ахис дэвшил гаргах ч юм уу те эсвэл ажлынхаа шаардлагаар гадагшаад төгсөө томилтоор их явах хүмүүс ер нь бол байдаг. Тэгээд зорилго нь тодорхой учраас ерөнхийдөө зөвлөө өгөөд план гаргахад нэлээд нөхөн байдаг. Тэрийгээ дагаад тэр хүмүүс маань үр дүн гаргахад нь ч гэсэндээ ерөнхийдөө бусад хүмүүсийг бодох юм бол арай илүү хурдан байдаг. Хөвчлэн ерөнхийдөө зөвлөө авах гэж ирж байгаа хүмүүс бол ярианыхаа чадварыг сайжруулъя, тийм хүсэл эрмэлзэлтэй бол ирдэг. Эдгээр хүмүүсийн гол асуудал нь юу байдаг вэ гэхээр өөртөө итгэл нь байхгүй болчдөг. Тэгэхээр нөгөө хин нэг намайг шалчих үедээ би зөв хэлчих үедээ буруу хэлчих үедээ гэсэн бодлоосоо болоод ярихгүй хаах тохиолдол ер нь бол маш их байдаг. За тэр хүмүүстэй болон ерөнхийдөө оюутнуудаа би хөвчлэн одоо сургуулийн төв дээр ирээд коуч нартайгаа, багш нартайгаа байнгын practice хийгээд ярилцах боломжийг одоо ер нь бол бүрдүүлж өгөх гэж хичээдэг. Тийм болохоор нөгөө ярих дадал гэдэг зүйлийг ер нь байнга суулгаж явах хэрэгтэй учраас тэдгээрт нь илүү анхаарч ажилладаг. Амжилттай суралцж байгаа оюутнуудын нийтлэг зан чанар нь болохоор ерөнхийдөө тууштай байдал байдаг. Манай систем өөрөө ерөнхийдөө 50 жилийн хугацаанд батлагдсан арга барилаар ерөнхийдөө бид нэр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр оюутнууд яг суух ёстой ангиудтай сайн суугаад, яг хийх ёстой ажлуудыг өдөртөө өөрийнхөө өвтгтэй цагийг буюу цагаа зөв зохицуулаад өдөр болгоо 1-2 цаг гэдэг зүйлийг зарцуулаад тууштайгаар сурах юм бол ер нь бол хүн болгон үр дүнгүй өгнө. Тэгэхээр ер нь бараг л амжилт үүсгэж байгаа оюутан гэж манай дээр бол байхгүй. За манай оюутан болгон өөрийнхөө явцыг бүрийг хянаад явдаг. Тэгэхээр яг хэдийн хугацаанд төвшин агч байгаа нь тий өөрийнхөө төвшин агч байгаа бодтой үр дүнг хараад явдаг. Тэгэхээр коуч консалтант гэдэг хоёр хүн ч гэсэндээ оюутан болгоныхоо тэр процесс дээр нь ерөнхийдөө хамт байгаа зөвлөгөөгүүд явдаг учраас илүү систем рүү хөтэлдэг гэж ойлгож болно. Жишээлх юм бол оюутан маань нэг газараа гацчаад байна уу тий яг хүн болгоны суралцах хурд нь ямар байгаа гэдгээс нь шалтгаалаад ерөнхийдөө өөртөө тогтсон зөвлөгөө мэдээллийг байнга өгдөг. Тэгээд яг коуч консалтанттайгаа тогтмол төвшин ахих процесс болгон нэрээ уулзаад явж байгаа оюутнууд илүү системтэйгээр төвшин ахих боломжтой байдаг. Яг хөгжилтэй гэхээсээ илүү бас боломжгүй зүйлс аягүй их орж ирдэг. Одоо жишээ нь би нэг сарын дотор нэг IELTS-ийн 7 оноо авах юм уу те. За эсвэл би амар native speaker чи ярьдаг болъё гэх мэтчлэн байдлаар хүмүүс аягүй холбогддог. Тэгэхээр тэгээр хүмүүст би ерөнхийдөө ямар зөвлөгөө өгдөг вэ гэхлээр ерөнхийдөө нөгөө богино хугацааны их мэдлийг аваад тэрийг аягүй хурдан марцдаг байхгүй энэ өөрөө батлагдсан байдаг. Тэгэхээр хоёлаа ер нь англиг сурах гэж байгаа бол дор хаяж нэг жил хагасыг их тууштайгаар өдөр болгон цагаа зарцуулж чадах юм бол та яг өөрийнхөө хүссэн хэмжээнд бол өгөх буюу одоо үр дүнтэй хүрнэ гэж үздэг. Тэгэхээр богино хугацаанд ер нь бол яг англиар ярьж сурах ч юм уу тий англиар төвшингээ ахиулах нь одоо боломжгүй зүйл болчиход байгаа. Ганцхан гэдэг юм бол яг арга барилаа зөв болох хэрэгтэй гэж хэлмээрээ. Тэгэхээр хүн болгоно өөртөө гэсэн суралцах арга барилтай байдаг. Ягаад гэвэл хүн болгон өөр потенциалтай байдаг. Тиймээс нөгөө 1000 сонсноос нэг үзэх гэдэг шүү дээ. Тэгэхээр та бүхэн үнээр англи сонирхож байгаа бол манай сургуулийн төв дээр ирээд цагаа тавлаад уулзаарай. Бүгдэнд нь амжилт хүсье.